Хай. Өглөөний цагаа бэлдээ. Өчигдөр орой би хүүгээ загнаж айлгаж уйлуулад. Яагаад гэвэл ингэсэн өчигдөр орой нөгөө хүүгийн хичээлийн цүнхийг бэлдээд ингээ бичсэн чинь пеналын ингээд нэгэ харсан чинь харандааныхаа ардаас ингээд амар хитцэн эдэн чиж ингээ хазаад ингээд одоо мэрцэн гэхүү. Тэгэд ингээ шүдний ором гарсан харандааныхаа ард хэсэг дээр тэгэд тэгсэн байсан. Тэгэд хамгийн гол нь чи эхний удаа биш өнгөрсөн 7 хоногт тэрний өмнөх 7 хоногт харандаа итцэн байсан байхгүй юу? Тэгээ тэр үед наабит хоёр нь ууг нь сайн хилцэн байсан. Энд чинь хортой гадуураа ингээд түрхлэхтэй. Энэ юусоо иддэг юм биш. Амандаач хүргэж болохгүй. Чи энийг ингээ хазаад байвал гэтс чи өвднөө дараа нь өвчин болноо. Бити ингээд тэгээд хоёр ч удаа хилцэн байсан ч өчигдөр би яг тийм харандаа дахиад болчихж байгаа байхгүй юу? Тэгэд бүр гинт уур хүрээд тэр чигтэн загин чаяад. Үгүй гэтээ би яг өчигдөр загнаагүй юм. Зүгээр одоо чи ийм их хор идсэн. Одоо ингээд чи гэдс чи өвдөд одоо ингээд чи өвчтэй болоод одоо ингээд нас орж магадгүй энэ төргээд айлгц юм аа. Тэгсэн чинь тэгэл бүр хямт уйлал. Тэгэд би чи яагаад энэ гол нь мэрэд байгаа юм би чамд өөр хийх хичээл байдаггүй мүү гэдгсэн чи хичээлийн цаг амар урт. Тэгээ багш хичээл заагаа тэгэд би уйдаад идэг. Хичээл сонсоод бүр ингээд нэг юм яриад тахлаар ядраа тэгээд зурх ч юм уу өөр юм хийхлээр багш хичээлийн анхаараарэ гэдэг болохоор анхаарангаа ингээд өөр юм мэдлгүй балныхаа араас харандааны хараас ингээд хаазаад ид ингээд тэгэд миний харин уур хүрээ тэгээд гол нь тэгж болохгүй гэж хэлээд байгаа. Дахин идэт тийм ямар учиртай юм. Одоо чи ингээд гэдсний хүчин туслаа. Одоо ингээд чи эмнэлэгт очиод ч одоо эмчнэр чамд тусалж чадахгүй юм болон харандааны эм жижигэн гадны өнгөтэй будагтай энэ жижиг үрцүүдийг гэдснээс чи эмчнэр яаж түүх юм олдохгүй ш дугаасаа. Одоо ингээд би хүүхдг боллоо гэж амар мохоо юм ярьж хүүгээ айлгаж өөрөө бас хямраад. Тэгээ хүү маань бүр айж уйлаа тэгээд ээж би амьдрмаар байна мэн. Ярьсан чи бүр амар санагдчихлаа. Тэгэд нөхөр орой ажилласаа ирэх гээд нэг яг лифтнээс буугаад ирсэн чи нэг айлал хүүхдээ амар уйлуулж исэн. Арай манай хүү биш байгаа ингэж амар уйлдгүү тэгээд үгүйгээ ороод ирсэн чи манай хүү л илгүй яах вэ? Тэгээд одоо дахиж идэхгүй л үдээ. Чухам бүл итгэхгүй ёстой амар юм байна л гэж хэлсэн. Тэгээд төрхөө амтаа орой унтахын өмнө юм бодоод исэн. Тэгээд намайг төрхөөс өмнө аавтай хоёр ажаргалтай л байсан. Тэгээд би байсан байгаагүй хоёр ажаргалтай байхгүй энэ хөөрхөг амтын айсан муу яасан сонсон юм асуувал байсан. Тэгээд яг тавьшруулсан. Гэтэ бас яг ингэхгүй ингэж ерөөсө болиулж ингэж арах юм жаахгүй л тэр чи угаасаа л хортой шүү дээ болохгүй тэгэж. Тэгэд би багш руу ярих гэснээ за өнөөдөр өөрөө очиод хүүгээ авахтаа уулзчихъя гэж бодоод орхисон байгаа. Магадгүй яг нөө хичээлийн үеэр төвшөртэй хичээл дээрээ сууж чадахгүй гар хөл нүтцэн тэгэл элдв юм хиймээр санагдал тэгэл арга ядахнаа харандаага хадж байгаа юм болов уу гэж ойлгосон шүү дээ. Тэгээд дээрэс нь манай хүү бас хичээлдээ нэг онц сурдгөө. Ер нь ангийнхан хүүхдүүдийг онд дунд жоохон таарахын гэж англи нь гэвэл манай хүүхд бол ер нь дундуур явдаг юм шиг байлээ. Гэтэ багш нь яг ингэж шалгалт малгаас аваад ингэж дүм мөнгөний танилцуулахгүй шүү дээ. Тэгж болохгүй байхгүй юу? Хятад нэг хоёр хасах гэдэг юм хөтөлбөр боловсролын яамнаас нь ингэж сургуулиудаа гаргацсан. Тэр нь болохоор эхний хасах нь болохоор гэрийн даалгаваргүй бага ингэ сурагчид гэрийн даалгаваргүй тэгээд хоёр дахь нь болохоор шалгалт авч оноо өгч уралдуулахгүй гэдэг ийм журамтай болсон болохоор яг хүүхдээ одоо бас төвхтөдтэй харьцуулахад ямар хөө төвшөнд явж байгааг за багш нь бол мэдэн штэ шалгалт авахгүй ч гэсэн за хин чадахгүй байгааг нь бол багш нь мэдээд байгаа. Гэхдээ эцэг эхт нь бол хилдэггүй. Тэр нь жоохон за нэг бодлын амар гэхдээ нэг бодлын бас ер нь тэгээ харьцуулахгүй л өвдөлтгүй энэ төр хятадууд яг тэгж хэлдэг. Мэо дүй би мэо Шанхай гэдэг. Өөрийгөө харьцуулж ижил өвдөлт авна гэхээс биш бусдаар мэдэх боломжгүй энэ төр гэсэн л утга байдیں۔ Зүгээр хүүгийнхээ өөрийнхөө ярианаас ер нь сурлага идвэх тийм зүйлээр ер нь дундуурхан явт юм байна л гэж ойлгосон шүү дээ. Тэгээд ууг нь ийм насны хүүхэд ч угаасаа он зурах гол шалтгаан нь бол гэртээ ирээд гэрийн даалгавраа давтах, нэмэлт ангид явах ертөөслийн шүү дээ. Эцэгхийн хараа хяналт оролцоол энд бол одоо хүүхдийн дүнд бол шууд хамааралтай. Тэгээд нөхөрөд хоёр болохоор бас айхтар одоо хичээлээ тарсныхан дараа нэмэлт ангид явуулахгүй гэрийн даалгаврын сайхтар
хөдөлмөл хийлгээд идэггүй. Угаасаа гэрийн даалгавар байхгүй. Гэтэ багш нь зүгээр худлагаасаа өнөөдөр юм үтсэн шүү гэд ингэж явуулчихдаг байхгүй. Тэр чи одоо давтна л гэсэн үг шүү дээ. Бусад хүүхдүүд угаасаа тэгжээ. Тэгэд бит хоёр нэг давтуулж мавтуулах нь ч бага л үүдэн шүү дээ. Гэтэ угаасаа дөнгөж 1-р ангийн хүүхдүүд юм биш. Одоо манай хүүл гэхэд энгийн хятадын улсын сургуульд явдаг байхгүй. Одоо харьяалаараа нэг улсын сургууль суртыг. Тэгэд өглөө 8-аас орой 5 цаг хүртэл. Одоо эн чинь баг ажлын цаг байгаа шүү дээ. Ажлын 8 цаг байгаа шүү дээ. Ингэж хичээлдэг гэж тэгчээд одоо хүн хүртэл гэртээ ирээд амардаг үстэй бусад илүү цагаараа тэгчээд гэртэн ирчээд яаж нэмж хичээлийн хийлгэх гээд ингэж ахын тийм үстэй. Тэгж үсгээ унтдаг гэвэл ердөөсөө л тэр 3-4 цагт ч хүү маань өөрөө тоглоомоо тоглоно, номоо уншина. Амрах хэрэгтэй үстэй. Тийм болохоор тэгэл нөхөр хоёр хичээлэр нэг айхтар шахаад идэггүй шүү дээ. Гэтэ яг 7 хоногт нэг удаа хичээлүүд дээр нэг одоо ном унших ч юм уу эсвэл сонь сайхнаа яриад ингэ бичлэг хийгээд багштай хураалгах хэрэгтэй тийм. Тэрийг нь бол яг хийгээл хэдий. Тэгээс биш зүгээр би дааж бэлдүүлэх юм уу минь бол. Сулхан л энэ гэж юу. Тэгэд юу нь яг хитэц чинь ингээл бага ангиас нь эхлээл одоо баг хүүхдийн ихэнх цагийг өдрийн ихэнх цаг нь ингээд багштайгаа сургуультайгаа ингэж байгаа таавз. Тэгэхээр яалтчгүй багаас нь ингээ хүүхдийг улсанд хүмүүжүүлээд байгаа шүү дээ. Баг эцэгхийн оролцооноос илүү их цагийг сургууль дээрээ байна. Багш нь баг зарим эцэгчүүдээс илүү хүүхдийн илүү сайн мэдчихээн, сургаж хүмүүжүүлж гин. Ер нь ийм л үү тийм байна. Тэгээд улсын сургууль болохоор сургалтын төлбөргүй үнэгүй байдаг. Гэхдээ хоолны мөнгө гэж авдаг. Хоолны мөнгө нь болохоор өдрийн нэг 10,000 төгрөг үгүй. Тэгээд сарын нэг 200 гаруй мянган төгрөг. Гэтэ одоохондоо ч яг ингэж байжаа тэгээ 3 дугаар ангиас нь эхлээд амар их хөрсөлдөөнтэй болчдөг гэсэн. Яг 3 дугаар анги руу орохоор яг ингэж багшийн сургуулийн шаардлага бас өндөрсөөд тэгээд бараг шалгалт тест мэст авдаг болчдөг ч гэлүү дээ. За тэгээд тэр үеийн хүртэл нь тэгээд бараг зөнгөөрн шахуул явуулчих штеп. Зүг хэсэг мэдгүй л энэ гэтээ зүг баха. За миний захиалсан нэг хэдэн хувцснууд ирлээ. Би юм корсетын загвартай амар туртай. Корсетын Mac, корсетын Palage. Одоо дундад зууны Европын гатагтай нарын тийм корсетын Palage-нуудад ер нь хамгийн туртай загвар. Тэгээ дээрэс нь татвархтай шилэн амьсвал nice. Миний яг туртай стил бол тэр. Гэхдээ яг ингэж амьдралдаа тэлний хүмсгүй штий. Зүгээр нууцхан сонирхол манахгүй юу? Яа гэхдээ тархалгаас өмнө бол зүгээр ингэ зундаа корсетын Mac өмсчлээ тэгсэн. Гэтэ тархалснаас хойш ерөн сүүлийн 4-5 жил бол огт өмсөөгүй. Яа гэдэг энэ удаа яг юу вэ? Ямар тэнэг юм би яаж яах вэ? Дотор цамцад хүртэл ямар тэнэг юм. Энэ корсет нь болохоор амар сонинч гэжтэй жоохон ингэрэн задгаа юм бэлээ. Би бол ер нь шоудахтаач бараг өмсч чадхааргүй. За ер нь тархан болохоор хувц муу харагдаж байна. За бай бай.